Үзэгч та бүхний үдшийн амар амгалан айлтгаж шинэ Баянгарын төлөө нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа Баянгар аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан шинэ зууны ээлгэлт хийц аяны талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Хүлээн авна. Төрийн үйлчлэгийг малчтад хүргэх мал төлөлтөд дэмжлэг үзүүлэх ажилгүй иргэдийг төр ажлын байраар хангах зорилготой шинэ зууны ээлгэлт хийц аяныг аймгийн засаг даргын тамгын газар Баянгар аймаг дахь Монголын залуучууд холбоо хамтран зохион байгуулж дууслаа. 2016 оны 3 дугаар сарын 19-наас 4 дугаар сарын 2-ны хүртэлх 14 хоногийн турш үргэлжилсэн юм. Аяны нээлтэд Монгол Улсын их хурлын дарга энх болд Улсын их хурлын гишүүн хууль зүйн байнгын орооны дарга Ганбат, байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орооны дарга Эрдэнэ Чимэгнэр оролцсон юм а. Ажиллах хүчний хэрэгцээ үнэхээр гарах нь аргагүй. Яагаад бол манай малчид бол 5 дахин бага хүнээр бараг 3 дахин илүү малыг мадалж чаджээ. Энэ бол одоо 12 дахин хөдөлмөрийн бүтээмж өссөн гэсэн үг шүү дээ. Тэгээ өнөөдөр явж туслахж байгаа залуучуудад баярлалаа. Энэ өдөр манай 400 залуучууд илгээлтээ аваад хөдөө орнотыг олж байна. Илгэлт хийцэд нь мал төлөлөх цагаар бүл багтаа малчтад тусалцаа үзүүлээ зогсохгүй төрийн үйл ажиллагааг малчин иргэдэд хүргэж байгаагаараа онцлогтой. Ам бүл багтаа малчтын хувьд илгэлт хийцдийг ажилуулахдаа баяртай байсан юм а. Манайх илгэлтийн эзэн төлчнийг 2 дахь жилдээ энэ жил авч байна. Энэ бол мал төлж байгаа энэ бүл завгүй үед одоо малчин бидэнд маш их тустай юм ажил байдаг. Би бол найдныг хийсэн шүү дээ. Зүгээр юм байна явуулаад айл гэсэн. Хойт явуулаад аваалаа энэ талд. Малчтыг дэмжсэн бас көндөгчөр ажлын үед нь дэмжиж тусалж байгаа. Бас нүд олс ажил байна. Тий илгээлтийн эзэн зохион байгуулж байгаад маш их талархаж байгаа. Энийг жил болгоно гэж уламжлал болгоод явбал маш их зүйтэй хэрэгтэй байна. Бүл зэмүүтэй хүмүүстэй тусалж нэгтгэж маш их зүйтэй ажиллах юм уу гэж бодож байна. Тэгээ хаварчил ер нь хөдөөний усад ажил идүүрнэ шүү дээ. Мал төлөлт. Энэ чинь бол зүйтэй арга хэмжээ болж байна. Тэгэл хоттороо цэвэрлэх. Тэгэл өдөр нь хонж явна. Хонж явсан үед нь би тэгэл гэртээ тэгэл ойр зурх ажиллая гээл. Их л тусны мөртэй. Манайх одоо энэ жил анхныхаа авсаад эх жил ч гэсэн аав. Тэгээд мал төлж байгаа үед бол үлдшиг хэрэгтэй хаасаа байх уу? Төлөх малууд маань жоохон жилб таархан төлөвлөж байна. За тэгээд төлчд маань бас цаг зүтгэж байгаа учраас их ядарч байна. Малчд маань. Тийм учраас энэ Баянгар аймгаас санаачлал хэрэгжүүлж байгаа төслийн өрөөнд ирсэн малчд төлчд бол маш их үр дүнгээ өгч байна. Цаг үеийн нөхцөл байдал хүнд цаг үед илгээлт хийцэд маань томилтоо авч явсан. Гэсэн ч хариуцсан ажилдаа бие сэтгэлээ зориулж амжилттай ажилласан юм. Ажилгүйчүүд төрийн албан агчид мал төлөлөх цагаар малчтад тусалцаа үзүүлсэн нь хин хиндэ өгөөжтэй улсын хэмжээний үлгэр дуурайл болох үс томоохон ажил болж чадлаа. Ер нь малын зөвхтэй болохоор хүмүүс нь ч ихсэх сайн байна шүү дээ. Мал төлөвлөж 50% орж байна. Өглөө өсөд хурах хичгийн барилцаа тэгээ малаан бичээгээд тэгээд ер нь бүгдийг л хийсэн дөө. Тэгээд наавар цагаар маллаа хариулах замдаа бас гашаа ороог нь янзлж байна. Хойныг хариулж байна. Яанны мөр малаан хариулж. Элэрэн ирэл нэг 2-3 хошиг орог хөл. Өглөө хандахаас өмнө тэгэл хот хороо зэвэрлэх ажил туслаа тэгэл гэж. Юм болгоно гэлээ эднэрт 4 толгой малтай юм байна. Тэгээд хонд явна, хуруураан, адуурaan. Айл ах жирийн барыг охин нь болсон. Аяныг аймгийн нийт 20 сумын хэмжээнд зохион байгуулсан төдийгүй малчин өрхөд 400 гаруй илгээлт хийцээ ажилласан. Тодорхойлбол нэг суманд илгээлтийн 20 эзэн ажилласны 50% төрийн албан агч үлдсэн нь ажилгүй иргэд хамрагдсан юм. Ажилгүй иргэдийн тухайд 14 хоногийн хугацаанд ажиллахдаа 210 мянган төгрөгийн салентай харин төрийн албан агчид цалинтай чөлөөгөөр илгээлтийн эзэн аянд оролцсон юм. Ажилгүй иргэдийн цалингийн 50%-ийг санхүүжилтийг засаг даргын нөөц хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргасан бол үлдсэн хэсгийг ажиллах хүч авсан малчид гаргажээ. Баянгар аймаг дахь Монголын залуучдын холбоо 2015 онд шинэ зууны илгээлтийн эзэн аяныг санаачлан зохион байгуулж эхэлсэн. Харин өдгөө 2 дахь жилдээ аймгийн засаг даргын тамгын газартай хамтран амжилттай зохион байгууллаа. Шинэ Баянгарын төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзтлаа. Түр баяртай.